Hi, Бөмбөлөөс өвдөд морил. Өнөөдрийн болсон явдлыг би ярина. Маш богинохон дугаар орох байх гэж бодож байна. За тэгэхээр энэ маш шүүр тэргийг үйлцэн эмэгтэйг болохоор Аманда, Мишель, Нейла, Маклор гэдэг амар урт нэртэй. За энэ хэргийг болохоор 2019 онд үйлцэн хэрэг байгаа. За энэ эмэгтэй нь одоо нэг охин дүүтэй төрсөн эцгийг нь болохоор Лори Паул Маклор гэдэг. За тэгээд эцэг төрсөн эцэг нь бол өөрөө охтуудаа өсгөөгүй, жоохон байхад нь хүмүүст өргүүлсэн байлээ. Тэгээд Аманагийн охиныг болохоор өргөж авсан эцэг ихийн Элен болон Брүүн Хоум гэдэг гинэ. За тэгээд өргөж аваад өсгөж хүмүүжүүлсэн. За тухайн үед болохоор Аманда нь аль хэзээний 31 нас хүрсэн байсан 2019 онд. Тэгээд өөрийнхөө найз залуутай амьдарчсан байна. Тэгээд найз залууг нь болохоор Джон гэдэг юм байна. Тухайд болохоор Индиана мужид амьдардаг байсан. Джон нь болохоор Алабама мужид төрсэн юм байлээ. Тэгээд уг нь тэндээ өссөн 1900. Тийм. Алабама мужид би сая юу гэсэн? Алабама. Албан гэх нь толгом. Тэгээд цэнчээд төрсөн өссөн учраас жоохон аялахтай юм байна л да. Тэгээд аялахтай ярьдаг. Тэгээд найзууд нь нөгөө хочлоод Бама гэж дууддаг гэсэн. За энэ хоёрын болохоор хосын харилцаа нь болохоор ерөөдөө айгуу дайжгүй явчихсан. Тухайд болохоор чинь Facebook дээр ингээл нэг үерхэж байгаа ч юм уу ингээл сүйд тавьснаа зарлж болох юм бол хүмүүс гэл амир сүр бадрахдаг байсан тийм үе ихгүй юу. Тэгээд тэр үед болохоор энэ хоёрыг ингээ Facebook дээрээ сүйд тавьсан гэдгээ зарлаад тэгэл хүмүүс заастуу жинхнээсээ нэг харилцааг ингээ тухайн харилцааг амир жинхнээсээ ийм юу юм байна гэж хүлээж авсан байна л да. За тэгээд энэ хоёр чинь болохоор суухаас өмнө Джон аль хэзээний 6 хүүхэдтэй болсон байсан. Тэгээд 6 хүүхэд нь болохоор сургуулаа нэг хийж төрөөгүй. Олон эмэгтэйчүүд зөв ирэхэж олон хүүхэдтэй болсон л. Казанова байсан юм. Гэсэн үг. За тэгээд ерөөдөө бол одоо зургийг харах юм бол аюу хийм нөгөө нэг бид нар нөгөө юу толгоонд ингээл нөгөө зүүчдэг ирээн даав маа юу зүүж хүмүүдэг сагал махлаа ингэж амир ингэж байнга янз бүрийн стайл ингэж оруулж моруулдаг. Тэгээд айгүй тийм хөвгчлөлтэй залуу байсан гэж нэ. Айгүй хөвгчлөлтэй тэгээд ерөнхийдөө ойр дотны хүмүүстэй айгүй тийм санаа манаа тавьдаг. Сайхан сэтгэлтэй залуу байсан нэт мамадандагийн хувьд болохоор тэр өмнөх амьдрал 6 хүүхэд нь ерөөсөө тийм саад болоогүй л гэж юм л да. За ингээ сайхан байжсэн боловч нэг асуудал тэр хоёрт хойлонд нь байсан. Тэр нь болохоор хоёлаа нөгөө доктор суурьшилтай яг ажил байхгүй. Тэгэл хаа нэг юм олдвол тэрийг нь хийжээл тэгэл ерөнхийдөө ажилгүй ингээ байж идэг. За тэрнээс гадна бас нэг том асуудал нь болохоор хоёлаа амар олон жил нөгөө мансууруулах бодисны хамааралтай байсан гинэ. Тэгээ ингээ 2018 он гэхэд болохоор Амандагийн эмэгтэй нь гэхэд баг нөгөө нэг мансууруулах бодисны янз бүрийн гэмт хэрэгт орооцолцсон тэр нөгөө хавцас тэрэг ингээл бүр 32% хуудсан тэр мэн тэр хүрсэн байсан. Айгүй л ноцтой л хэрэгэлдэг байсан л юм шиг байгаа юм. За тэгээд энэ хоёрчууд нөгөө мөнгөгүйс ингэж хэлсэн штэ. Тэг мөнгөгүйгийн бүр ингээд баг ихэнд л юм уу да баг тэрнээсээ болоод ингээд яалч аргагүй хар тамхигаа бол татгаа болж хэлсэн юм байна. Сайн талтай ах нэ мөнгөгүй ах нэ. Мөнгөгүйгээс болоод ингээд одоо хүссэн хүсээгүй л татгаа болсон гинэ. За тэгээд ингээд төрсөн аав нь болохоор Лори гэдэг хэлсэн штэ. Энд чинь ерөөсө хүүхдүүдтэйгээ төрснөөс нь хойш ингээл ямар ч ийм холбоог байсан. Тэгээд Амандаг аль 31 хүрснийх нь дараа ингээд хүүхдүүдтэйгээ холбоо барьсан гинэ. Аманда чинь нэг дүүтэй Ана Мари гэдэг. Хойл юм амар урт нэртэй. За тэгээд хоёр охинтойгоо хойлонтой нь холбоо бариад хүүхдүүдтэйгээ ер нь бол уулзмаар байна. Ингээд одоо хичнээн олон жил өнгөрсөн ч гэсэндээ хүүхдүүдтэйгээ холбоо бариад ингээд баг аавынхаа үүргээ биелүүлмээр байна. Ухааны юм хэлж л дээ тэр хоёрт. Аманда ч гэсэндээ бодохдоо за ер нь аавтай холбоо тогтоё. Тэрнээс гадна Джонтой ер нь нөгөө аавын байгаа газар очиод ер нь хэсэг байя. Тэгээд энэ бид хоёрт ч гэсэн өөртөө ч гэсэн хэрэгтэй гэж бодсон гинэ. Тэгээд 2019 оны 2 сард болохоор аавынхан байгаа газар руу явахаар шийдээд нөгөө мөнгөгүй санхүүгийн асуудалтай тэгээд машин тэр мэргийн янзлуулж чадахгүй л гэсэн юм байна. Тэгээд Аманда өөрийнх нь машин эвдэрсэн байсан учраас Лори аав. За би ингээд эхлээд Анаг очиж аваад тэгээд чамааг ингээд та хоёрыг аваад тэгээд ингээд гэртээ ирья гэсэн гинэ.
За ингээд бүгдөө эрцгэж байгаа юм л да. Аавынд нь, байшинд нь. За тэгээ байшин энэ нь бол ерөөсөө аав нүгээс ингээд ерөөсөө тэр байшингийнхаа ямар байгаа засаж янзлах сэлбэх юм юу гэдэг тэр мөр нэг тийм анхаардаг байсан шууд ингээд гаднаас нарагч ийн гинэ. Тэгэл хавьд ямар ч гэсэн орох оронгийн хувьд бол орох орон тэрнээс биш нэг тийм тухтай интермент юм бол байхгүй. Нилийн гар мар хүрээгүй удцсан шинжийн тийм л байсан гэж энэ за энэ ч болохоор ингээд 10-аад хонохоор болсон юм байна. Тэгээ аавхаа амьдарч исэн газрыг нэрийг би өөрийнхөө бичиг хаяатаа гаргаж чаддгүй. Тэгэхээр энийг зүгээр оруулчихаас. За Лори яагаад бүр ингээд ор сураг хүүхдүүдийнхээ амьдрал ерөөсөө огт байж байгаагүй тухай яриад үгүй. За Лори болохоор штэ сүүлийн 17 жил шорон цуж гарч ирсэн. За ямар хэрэг шорон цугаад гарч ирсэн бэ гэсэн чинь бага насны хүүхдэд бэлгийн хүчээр хэлэлүүлсэн. Тэгээд хэрэг нь нотлогдоод шоронд ороод 17 жил суучаад гарч ирсэн юм лээ. За тэгээ энийг олвол хүүхдүүдтэй хэлсэн тэгсэн хүүхдүүд нь бол ерөөсөө тэрийг нэг асуудал гэж авч үзээгүй юм бэлээ. За яхаа ингээл нэг хүнд 2 дахь боломжийг өнөдөр гэл байдэн штэ. Тэгээ эмээ хүн багнасны хүүхд хүчрхэлсэн энэ миний дээр бол нэг амар хүн 2 дахь боломж хүртэх хэрэг мэрэх нэг тийм байдаг ч юм уу би яг энэний бол эсрэг гэдэг. За ингээд 10 хоногор очсон юм байна л да. Тэгээд аавтай ингээ юм ярьж хата Джон хэлдэг. За би одоо бол ингээд удахгүй яг бид хоёр хурмаа инэ би хурмаа одоо яг ингээд удахгүй аманда тэнд бид хоёр ингээд удахгүй өөртөө бас хүүхдтэй болно ингээ сайхан амьдрал ингээл н одоо ирээдүйн төлөвлөгөөний тухай ярьсан гинэ тэгсэн чинь тэрийг болохоор Джон юусэн юм баярлаж биш баяр хүргэж ин тэр биш би ингээ бүр ингээд айгуу дургу уурлангуу хүлээж авсан гинэ. За тэгэл удаан ч юу хавьд баг юусэн уулзж байгаагүй хүүхдүүдтэйгээ уулзчаал учиргүй л нөгөө нэг алдсан цаг хугацаагаа нөхөх гээд байгаа юм гэсэн чинь шал тэнийг юм ээж хэлдэг заяа. Яадаг гэсэн чинь нөгөө math биш дээ. Тийм. Тэрийг өөртөө ингээд хийх гэж гэртээ ингээд тэр дөрөв нийлээд заяа. Одоо Аманда Ана найз залуу Джон нь аав нь Лорийн тэр дөрвөлэн ингээд гэртээ хийх гэж үтсэн гинэ. Тэгээ ерөнхийдөө бол ингээд бүтлгүүтэй л исэн. Тэгтээ тэрийгээ юусоо ингээд хаяхгүй ингээд цуглуулаад хэлсэн гинэ. Math гэж нөгөө монголоор одоо мөс гэдэг үл тийм мөс хартай. Тэгээд тэрийг ингээд хайдаггүй байсан заяа. Тэр 3 болохоор ингээд цуглуулад идэг байсан. Тэгээ тэрийг болохоор Джон ингээд анзаарч алдгийг хайцсан гинэ. Яасан бэ гэсэн чинь Ана, Аманда, Джон биш үү? Лори 3 нэг юм төлөвлөж исэн заяа. За одоо энэ төлөвлөгөө нь удахгүй юу байсан гэдг нь мэдэгдэнэ. Ингээд 2 сарын 14-ний өдөр байсан Валентин өдөр байсан. Тэгээ Валентины өдөр Джон дэлгүүр рүү яваад вайн авчаад тэгээд гэртээ очиод Амандатай ингээ Валентин айгуу сайхан тэмдэглэнгээ ингээ бодоод төлөвлөжсэн чинь очисон чинь нөгөөдөл нь хэлдэг байхгүй юу. Бүгдөө энэ баярыг цугтаа тэмдэглэе. Гоё стейк энэ төр хийгээ төмс шаарч идээд тэгээд окей за тэгвэл ингээ гэртээ үлдээд баяраа хам тэмдэглэе гэдэг. Тэгсэн чинь Лори ч хэлдэг байхгүй юу. Бүгдөө өнөөдөр гоё юм. Тэлцлийн тоглоом тоглоё гэдэг байхгүй юу. Тэгээд 14 нөгөө хүмүүс зөмөр тэмдэглэе. За итгэлийн тоглоом шүү дээ. Тэгээ тэрийг бид нар одоо чам тайлбарлаж өгөн ингээд нэгээрээ ингээд ийм раунд юм гэж байгаа байхгүй юу. Тэгээд за эхний хүн нэр чи ингээд тодорлоо гэд. За ингээд сандал авчиад энэ сандал дээр үжигсэн ингээд суучих. Тэгээд нөгөө чангаал тоороо ороод сандал авчираад ирээд ингээд суусан чинь за одоо эхлээд чамааг ингээд хүлэх ёстой гэд тэгэхээр нэг тийм юм бодогдоогүй гэж байгаа эсэргүүцээгүй гэж байгаа байхгүй юу. Джон болохоор тэгээд ингээд суусан чи эхлээд ингээд 2 хөлнөөс нь ингээд сандлын хөлтөө ингээд хүлээд эхэлсэн гинэ. Тэгээд нилээ юм эвгүй болоод дургуцаад ингээд илэрхийлсэн чи ингээд амар шил хагарж байгаа ингээд чимээ гарсан гинэ. Тэгээ юу болвоо гэж тэгсэн чинь нөгөө авчирсан вайн штэ. Вайнаар нь толгоор нь зогцсон. Өөрийнх нь. Тийм. Тэгээ толгоор нь хагарлан зогцсон. Тэгээ тэрний хэн байсан гэж Аманда. Сүд бүсгүн. Яаж тэгээ тэгин гутлаасаа ингээд нөгөө Аманда Ана хоёр чинь нийлээд 2 гарын нас хүлсэн гинэ эхлээд нөгөө хүлгийг хүлсэн байсан шүү дээ. Тэгээ ингээ манар чи хооронд нь 2 шил тэр нөгөө нэг өөрсдийнхөө хийсэн анхаар тамиг шүү дээ. Тэрийг 2 шил тэр юм авчирч суцаар нь шахаж тарьсан гинэ. Тэгчээд тэр хооронд нь болохоор ингээд нөгөө Лорийн аав нь сандал дээр ингээ урдаас нь ингээ сухаад ингээ л чумал залтай. Айгүй юм таашаал авж байгаа шинжтэй ингээ хараа бичсэн гинэ. Тэгэн гутлаасаа л босч ирээл амар байцааж майцаагаал
Жаагаад үстэ чамаг явуулсан чи хийн чи миний охины найз залуу биш. Чи яах гэж байгаа чи надаас юу хүсэж байгаа юм бэ ингээл амар. Зэн өвчтэй юм байна. Тийм л юм шиг байна. Бүр дүрдээ харцсан тэгж баахан дайрсан гинэ. За тэгэл ингээл амар их яргалал тамлал ингээ бүр 3 онсон гэж байгаа байхгүй юу. Байсыгээл нөгөө нэг юм асууцаар нь тариал байсыгээл зодоол нэлээд л амар бүр яргалсан гэж байна. Тэгээд 3 онсны эцэст болохоор угаасаа өөрийнх нь биеийн ч гэсэндээ бүр өхлөд болсон. Тэгээд дахиад суугаад хүлээ тамлжсныхаа дараа нөгөө Аманда ч хогны ууд шууд толгой дээгүүр нь углаад тэгээд дүүн тэрийг ингэж ууж татаад тэгээ амьсгалыг богтуулаад галцсан заяа. Зүгээр л ингээм өрөөр явж байгаа л хөгцсөн. Валентины бэлэг юм уу ааш. Тэг ингээд зүгээр өрөөр явж байгаа ингээ хөгтөж байгаа байхгүй. Тэгээд нөгөө горовчин заа одоо цогцын бод тэгээд гиснэ. Хоол явууж, хоолмол аваач нуух мох тийм ямар ч тийм юу байхгүй зав зөвхөн та байшингаад болчихъя гэд. Тэгээ нөхөө ингээ ухахтаа ч гэсэндээ нэг юм гүн ухаагүй заяа. Зүгээр ингээл жоохон юмгүй их юм ухаад тэгээ нөгөө хий чинь тэнцэнэ зүгээр булаад хайцсан. Тэгээд энэний дараа болонгууд нэг юм ил болсон нь юу вэ гэсэн чинь нөгөө хин хоёр чин Аманда чин аавтайгаа хайр сэтгэлийн хэлцээний холбоотой болцсон байсан. Жон ч болохоор найз залуу аавд нь хэлсэн би гэлэх гэж байгаа гэсэн чинь аав нь өрсөж очиод өөрийнхөө охиндоо би чамд хайртай гэд. Тэгсэн чинь нөгөө охин нь тэрийг хүлээгээд авцсан заяо. Тэгээд нийлээд тэр төлөвлөгөөг боловсруулсан юм билээ. Жоныг алах. Тэг нөгөө Аана нь болохоор тэр хоёрын яг ийм хоорондоо хайр сэтгэлийн янаг амрын асуудал холбоотой болцсон үгүйг нь мэдчихсэн үгүй нь бол тодорхойгүй заяо. Ямар ч л байсан ингээд хамтдаа энэ аллахад нь оролцсон. За ингээд нэгэнд нөгөөхий чинь алдсан булцсан тэгээ шууд ингээд хоорондоо бүр тэр нөгөө яндаг амрын холбоо амар гүнзгийрч ирсэн гинэ. Тэн готлаасаа 6 хоноод нэг булаа 6 хоноод ижсэн аа. Ер нь бол тэрний цогцын юусоо хүн танигдахааргүй болох хэрэгтэй мэн гэд дахиад цогцыг ухаад биеийг гаргаж ирээд бүр мөчлөгөд хэсэгчлээд тэгээ ууд нь тэгээ болсон гинэ. Над хүмүүс чинь тийм юм ухаан муутай юм уу? Бүр нэг сонь нэг оркууд юм уу? Мэдкод яатсан. Тэгж дисгчилсэн ч гэсэндээ таньж мэдтий шүү дээ. Ер нь бол амар нөгөө ухааны хомсдолтой л 3 байгаа. Тийм л юм байна л та. Байгаад байгаа байхгүй юу? Яаж ч бодсон нэг аавын бодол яаж бодсон юм зүгээр юм яг час хийсэн сэтгүүд хүн бол биш байгаа. Тэгэхээр би одоо нөгөө 2 хүүхэд нь бас удамшаад дамжсан юм бол гэж бодоод байна л та. За ингээд удаагүй байжгаад аав нь Лори чинь Амандатайгаа гэрлэхээр болоод Вест Виржиниа руу очоод гэрэлждэг. Тэгээ уг нь энэ чинь өөрийнхөө үр хүүхдтэй гэрлэх жон одоо ингээд хуулийн дагуу бол хориотой шүү дээ. Тэгээ яаж гэрлэж чадсан бэ гэсэн чинь Аманда нөгөө нэг өөрийнхөө эцгийн нэр дээр өөр нэр өгсөн гинэ. Тэгээ яг нөгөө өөрийнхөө өргөж авсан аавынхаа нэрээ өгсөн байж магадгүй л те. За тэгээд энэ хоёр ингээд гэрлэж байгаа. Албан ёсоор ихнэр нөхөр хоёр болчихж байгаа байхгүй бүр. Ингээд нэг хэсэг хугацаа өнгөрвөө. Тэгсэн чинь нөгөө Лори чинь салгалж явж байгаа цагтад баригдчихдаг. Тэгээ яагаад баригдсан бэ гэхээр болохоор энэ нөгөө халаалгын хэрэгээсээ болж биш заяо. Өөр хэрэг. Энд чинь ингээд нөгөө мужраа солиод ингээд Кантаки мужруу ингээд нүүсэн юм байна л та. Тэгээ тийжээгээ нүүсэн бол одоо ийм бэлгийн хүчирхийлэл үлдээд ял эдэлжсэн бол тэрийгэ заавал шинээр дүүж очсон газартаа мэдэгдэх ёстой байд юм байна. Би ингээд бэлгүүч хэрэглүүлээд ингээд ял авчихсан гэдэг. Тэрийг ингээд бүртгэж авах ёстой байд юм байна л да. Тэгин гууд тийчгээ нүүж очичоод нөгөө нэг энэ заасан хугацааны дотор очиж тэрийгэ бүртгүүлээгүй. Тэгин гууд ингээд торгуул гээд ирээд тэгээ ингээд баривчилсан юм байна л да. Тэгсэн чинь яг энэ ингээд баривчлагдахтаа Лори одоо алгаа иргэн мэдсэн гэж бодсон юм уу? Яасан юм бүү мэд шууд гинт ингээд окей би ингээд охтуудтайгаа нийлэж байгаа нэг алсан шарл маань гэр яртаа гин. Тэг цаг танаар ингээд шок заяа. Юу вэ гэдэг энэ ч мэдрэл муутай юм шүү гэж бодсон чинь нэрээ тэр Жон Томас ч юм болохоор 90 сурвалжлагдчихсан. Яагаад гэсэн чинь одоо ингээд анх хэдэн энэ аавынх руу нэрсэн штэ. Гэхдээ тэнцээ хэсэг байчаад цааш өөрийнхөө ээж рүү явах байсан гинэ. Тэгээ өөрийнхөө ээж рүү явах байсан боловч юусоо очоогүй. Тэгээд ээж нэлээд хүлээж агаад холбогдох гэж бүр оролдоод юусоо бүтэхгүй. Тэгээ ингээ хүмүүсээс ингээ асуусан ч юусоо мэдж байгаа хүн байхгүй. Тийм гут наа за нэг л юм биш байх ингээд
алга болсон байна гэд цагдаад мэдээд 90 сурвалжилж ирсэн юм байлээ. Тийм гот энэ одоо ингээ хэрэгэ хүлээчихэж байгаа байхгүй юу? Тэгэл ухааны өмсдөлтэй юм байна да надад. Нэг тийм хэрэг мэрэг үлдэх ямар ч чадлагүй ижиж хөрөг үлдээд. За ингээ цагдаа нар одоо энэ чинь 2 сард үлдсэн хэрэг ингээ 9 сард нь очиод гэрийнхэн гадаа нөгөө ард очиод ухааж гаргаад ингээд шарлыг нь олсон байгаа. Ингээд нөгөөх чи мэдүүлгээ өгөхдөө мэдээж угаасаа хэлсэн маа би ингээ охтуудаа ингээ нийлж алсан гэдэг нөгөө Аманда Ана хоёр нь ч гэсэнтэй хойлоо баригдсан. За энэ болохоор штэ шууд хэрэгээ хүлээсэн заяо. Нөгөө хоригдчих хугацаанд тэгээ хэрэгээ хүлээгээд нэг захиа бичсэн байгаа юм л да. Тэгээ би бол өөрөөсөө ингээд ямар энийг ингээд цаашаа ингээд хайгаа шүүхтмөхтэл ингээд шаал дими юмд татвар төлөгчтэй мөнгө зөнгийг хүрээсэй гэж бодохгүй байна. Зүгээр би үнэ би хэрэгээ хүлээе. Тэгээд ийм болсон ингээд амар их бүх ингээд бүр дэтейлстэй хэлсэн гинэ яг яаж яаж тамалсан яаж зовоод ширүү шүүсэн гэдгээ заяа. Тэгээ тэрнээсээ гадна хоёр охиныхоо тухай бичихтэй нэр нь бол энэ ингээд ийм хэргийг үлдэх гол санаа нь ерөөсөө Амандагаас гарсан. Энэ ерөөсөө надтай хамаагүй. Би бол хэрэг үлдсэн нь үнэн. Гэхдээ би энийг надаас гарсан санаа биш. Амандаа л инкийг хүссэн. Тэгээд яагаад ер нь Амандаа инкийг хүсснийг нь би мэдэхгүй байна. Гэхдээ яа мөнгнөөс болсон байж магадгүй гэсэн гинэ. Тэгэхээр чинь охин одоо ихнэр ч юм уу аль нь л тэрнэрүүдийг хамаг бургаж эхэлж байгаа юм. Тэгсэн чинь нөгөөх нь ингээд мөнгнөөс олсон гэдгсэн. Тэгээ ингээд бодхон гот эдний хоёр ч мөнгөгүй байсан шүү дээ. Юу мөнгө лээгээ бодсон чинь. Даатгалаа бас төлдөг л байсан юм байна л да. Тэгээ гот зүгээр нөгөө нэг манайх шиг одоо нийгмийн даатгал. Тэрийг би бас л чабаас хуваараа төлдөг байсан юм байна л да. Тэгээ тэрнийхээ нөгөө нэг чек ингээд бичээд өгөнгөт нөгөө Аманда нь тэрийг нь аваад дундаас нь идчихдэг гэсэн юм байна. Даатгалгүй байсан гэсэн үг. Тэгээ тэрийг нь мэдчихэж магадгүй гэж бодсон юм болов гэдэг аав нь үнэхээр хөлтөө цаа бүр юм амар мангар ярьдаг. Тэгсэн байж магадгүй энэ төр гэсэн гинэ. За тэгээд энэ хэрэгтэй эндээ чи мэдээж одоо ингээд нилээн амар тодорхой байгаа хэрэг учраас ингээд тийм үтж байгаа байхгүй. За тэгсэн чинь одоо шүүх хурал дээр болохоор Амандагийн өргөж авсан аав ээж хоёр нь болохоор хэлэхдээ ер нь бол манай охин ийм охин биш ээ. Аавынхаа энэ нөгөө нөлөөнд амар хавцсан байна гэдгийг сайн бодолцож үзэх хэрэгтэй гэж тэгсэн юм байна. Өөрөө ч гэсэн болохоор би бол манай аав ээж намайг ингэж өсгөөгүй юу яасныг мэдэхгүй байна. Өөртөө тархиа угаалгачлаа энэ гэсэн гинэ. За нөгөө Аана дүүн болохоор яагаад хийсэн энэ хэрэг чи үлдсэн юм бэ гэдгсэн чинь намайг аав сүрдүүлсэн. Хэрвээ би энийг ингээ хамт үлдэхгүй бол миний хүүхдүүдийг ална гэж сүрдүүлсэн гэдгсэн гинэ. За тэгээд шүүх хурал нь болохоор 2020 оны 8 сард эхлээд аавынх нь буюу Лоригийн шүүх хурал алаад бүх насаараа хорих ял аваад шоронд байгаа. За нөгөө хоёрын шүүх хурал болохоор 10 сард болоод Амандад нь 40 жилийн давж заалтахгүйгээр ялаа үүрэх шийтгэл. За Анад нь болохоор ер нь бол 40 хүртэлх жилийн шийтгэл оноос юм. Тэгэхээр яг Анагийн хувьд болохоор нөгөө давж заалдаж энтэй болно эсвэл хугацаанаас өмнө судлагдах бас боломжтой нэг ийм хэрэг болсон байна. Америктаар нөгөө нэг тийм ял авах юм тэр бүр амар олон жил авах юм тийм. Гэсэн чинь Европт энэ ялангуяа Австри, Герман чинь дээдл нь 15 жил. Яг хөө цаашаага өшөө жоох удаанаар байрч болтгол юм байлээ. Гэхдээ бол дээдл 15 жил тийм л. Бара нэрэн мартсан байна. Саяхных юм биш. Саяхан жил одоо 2020 оч 5 жилийн өмнө. Тийм. Тэгээд нөгөө Джонни болохоор Джон зориулсан ингээд нөгөө нэг хуудас байдаг юм байна л да. Дурсамж санах зориулттай тийм хуудас одоо ингээд онлайн. Тэгээд тэрэн дээр болохоор хүмүүс аягүй хэм бичдэг гэж хэлээд найзууд нь тэгээд нөгөө 6 хүүхдтэй гэсэн шүү дээ. Тэднийх нь ээж мэж нар нь ч гэсэн аягүй хэм бичдэг. Хүмүүс нь аягүй гоё юм л бичдэг гэж хэлээ. Хичнээн тэр нөгөө мансууруулах байдлын дэрийн хамаарлан дэртэй байсан ч гэсэн ер нь бол хүн болгоно л амар сайн хүн байсан л гэл. Тийм лээ. Америкт угаасаа тийм мансууруулах бодис тэгээ өвчин ондаах энэ юм. Одоо тиймэрхүү юмны асуудал угаасаа амар их байдаг юм шиг л. Тэг нөгөө би нэрийг марчаад байгаа хгүй бас нэг амар төстэй хэрэг гэдэг штэ. Өргөж жоохонд нөгөө өргүүлсэн тэгээд буцаж байгаа байжтайгаа очиж уулзаад тэгэн гутлаасаа аавтайгаа сууж ирсэн бол сонсож ирсэн юм. Тэр чинь бас нэг сайн хэсэг нэг амар юм болов. Тэрүүн шиг тэрэндээ л аягүй төстэй санагдав. За ингээд өнөөдрийн хэрэг иймэрхүү байна. Одоо өстө том юм ярихгүй дараагийн хэрэгээ өстө таслахгүй. Одоо яг тэзээ оруулна ингээд ам гарахгүй. Одоо зүгээр л
та нар ингээл хэрэг орчиж мадгүй орохгүй ч магадгүй нэг мэд чи ингээ харсан чи орсон байвал тэгэл ашиггээл үсгэл байх та. Тэгж хэдэн удаа тэгж том юм ярьсан тий. Даанч ерөнхийдөө бол ирээдүйн ийм цуврал ангиудаа бол ерөнхийдөө ийм богинохон хэрэгнүүд хийнэ гэж бодож байгаа. Яг хуу цуврал алуурчд хийх юм бол мэдээж нэлээд уртл болно л доо. Тэр чугаас амар их юм алддаг учраас ямар. За энийг яриад энэ хэсгийг хайчиг л тань шүү. Тийм том юм нэ. Гэтэ иймэрхүү хэрэгнүүдийг бол угаасаа ер нь ингээ богинохон гэс айтайхан үзчихээр тиймэрхүү богинохон видеонууд хийнэ. Тиймэрхүү бол яг ороод иж магадгүй гэх нойрхон давтамжтай гэхгүй нөө хэнийг тооцохгүй шүү, энийг хэлээгүй шүү. Дараа нь хэлсэндээ ороогдоод. За ингээд бид хоёрын бүтэнсээ өдөр маш завгүй өнгөрлөө те. Өглөөнөөс хойш амар их юм хэлээ. Гой сайхан хэрэг ярьж өгсөнд баярлалаа. Одоо ингээ гой сайхан гэж хэлсэн ингээд дуурлаа. За. Муухай хэргийг гоё ярьж өгсөнд. Муухай хэргийг гоёор ярьж өгсөнд баярлалаа. Хэцүү мэд. Окей, яриаг уудсан юм эхлэхдээ сандраад бүрээ. Хин гэсэн гэлээ албан гэсэн гэлээ. Бас Kentucky гэдгийг чинь Kentucky л гэсэн юм чис. Энэ юу н жоохон бөөрн гэлтэй болоод байгаа юм шиг л яах. За яг бай. Игнорч. Тэр чинь ингээ ярихгүй удаж гарч. Окей. За баярлалаа. Тэгээ дараагийн анги хүртэл түр бай. Bye. Bye.